Яа бид гурав дархны замд явж байна. Муухай ашиглаж судал дээр солихсон чинь гайг болж эхлэв. Ингээд цаашаа төлтгөө. Яа, энерги чих яам ичвэ. Охин чи хэлцаад л майд байна. Ингээ хөрөгч ажиллаад л байж энэ да. Манай сарвал ийм хоол хийсэн. Одоо өөрөө идээ сууж байна. Надаа байдгүй. Автлаад л өөрөө жоохон байж байгаа. Сая галт үсэн чинь бүр амар халан болсон маань ганц жаргалтай өмнө өхөн л. Тийм нэг гадаа үсэн гавэн. Энд ч ихэд миний хоол байна. Миний нүүрэн дээр сүсээ гоожулчлаа. Хоёр дахь удаага түрүүн бас гоожулсан. Хэргийн гол урууд аав. Хош. За бид гурав сайхны хөтөл дээрээ гарчгаад буугаад явж байна. Охин жих уртай. Хараад гараа та нар тайр хүсэх маань хийсэй. Тайр. Тана. Би орж байгаа юм уу? Орж штт. Бид гурвын аялын 3 дахь өдөр ингээд их үхэлд байна. Эрдэнэс гараад энэ бол булганыг чиглээ цаашаа хангай орох төлөвлөлтөд. Тэр өглөөний цайнд бананаар эхлүүлж байна. Гэтэ удахгүй зогсож бас тайлна гэж бодож байгаа. Тэгээд тэндээ болцгаая. Хөрхөн хөвчж байна. Тайлгаа чамлын тоогош юм. Би яхаа хөрхнэ гэж. Булганаас хангай руу чиглээд юм байна. Замдаа буудлаад ингээд гоё магшаарч идэж гин. Миний хон тийм чинь. Өөрийгөө татуулаа биелэх юм. Ийм газар буудлаа. Байгатай сайхан хүний сайхан ноттой. Ойлж байна. Миний хэн ч байна. Өбө. Ингээд бид хэдийн хотоос гарснаас хойш 2 шөнө 3 өдрөө болж байна. Өнөөдөр 3 дахь өдөр нь бол дандаа маршрут маш их өөрчлөлөө. Эрт тийшээ явах, тийшээ дөрүүдээ өөрчлөлөө. Тэгээд одоо булганы тийшээ рүү явж байна. Гоё байгальтай гэж сонссон учраас тэг шараан замаар явж байна. Ер нь жоохон экстрем байна. Баг зэрэг яаж байна. Шинэ явж бассан байдалтай гацран төлөвтэй хойно удаад явж байна. Сая миний охин дээр нэг зүйл унсан. Аав нас юуч болов юм шиг л явж байна. Тэгэл тишиг орж ханахал санаа байна. Тэгээд тишиг ороод болцгаая. Да. Тэр. За их нь одоо бүр ой. Болоо юу лаах.